За тэгээд өөрийн дарга хийж байгаагийн хувьд би нэг хоёр зүйл дээр саналаа хэлье гэж бодож байна. Ерөнхийдөө бас манай энэ намын дүрмийг одоо хилцүүлээд ажлын зохион байгуулалт явж байгаа энэ улсууд бол айгүй их ажил хийсэн байна. Бас энэ дүрм бол их сайн дүрм болох нэ гэд би хөвгнийхээ хувьд бол харж байна. Тэгээд энэ дүрмд би нэг хоёр зүйлийг оруулж өгөөсэй гэж бодож байна. Ардсан намын өөрийн гишүүд гэдэг бол одоо яг үндсэндээ энэ намын өмчин байдаг байхгүй юу? Намын гишүүн болсноороо өмчин. Ардсан нам юунд ор тогтдгийн гишүүдээр тогтдгийг. Дарганаар сонгогдлоос гараа явчин сонгогдсон ч бай сонгогдоогүй ч очиод нэр дэвшлээ яваад өгдөг. Эцэст нь хэн үлддэг вэ? Хэдэн гишүүд нь үлддэг. Тэр гишүүдийг байна штэ. Одоо яг байгаа орчин дорой болохоор яадгүй гэхээр зэрэг тэр хэдэн гишүүд маань Ардсан намын сонгуульд явсноороо Ардсан намын нэр дэвшигчийг дэмжснээрээ Ардсан намын гишүүн байснараа амьдралаараа гэдснийхээ хоолоороо бүх юмараа хавчигдж байна. Энэ улсуудыг хэн хамгаалах юм бэ? Энэ өмчлөөд авсан Ардсан нам хамгаалах юм уу, хамгаалахгүй юм уу? Энэ тухай энэ дүрмэнд орох юм уу, орохгүй юм уу гэдэг нэг юм асуулт байгаад байна. Одоо Ардсан намын гишүүн яадгүй гэхээр зэрэг ба шүү дээ. Ахмадууд нь нэг халамжаас явдаг сувилд очиод амрах гэхээр эрхэн дууссан гэж явж чаддаг. Ардсан намын гишүүн хүнийг 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхаар би нэг өөрөө нэг дэлгүүр шиг юмтай байсан. Одоо Эрдэнэ чимэг гишүүний сонгуулийг штаб удирдах ажилласан гэд намайг чинь одоо 2 жил би 8 нэрийн зөвшөөрлөг асуусан шүү дээ. Би бүр байсан 8 нэрийн зөвшөөрлөг асуулчаад зээлэндээ баригдаад арай л өөрийгөө өгсөнгөө нөхөр хүүхдээ өгсөнгөө. Тэгээ арай ч нэг зээлийн ард орж ийн л доо. Гэх мэтчлэн яг миний бие дээр миний өөрийн гишүүд дээр ингээд зовлон нэрээд нэг картын бараа гэдэг нэг юм өгöd байгаа хүнсний толгоон гэдэг энэ хороогдуудад. Тэнд Ардсан намын нэг ч гишүүн тэр толгооноос авч хүртэж боломж байхгүй. Өөрөх толгоос нь дахир дотоо бүр хоногийнхоо хоолыг яйдаг. Өөрөө дахир дотоо 3 үнчин хүүхдээ хүртэл одоо намын гишүүн байгаад байдаг. Тэд нар маань одоо энэ төр захиргааныхаа одоо төрийн энэ үйлчлэгэнд хамарч чаддаггүй. Тэгээ энүүнийг одоо энэ дүрмэнд тусгаж өгч хамгаалах ёстой юм болов уу? Айл эсвэл зүгээр нэр дэвшээд очиж байгаа улсууд нь хамгаалах ёстой юм болов уу? Энэ талаар нэг бодож өгөөч гэд миний бас бодол байна. За